За сайн байцгаана уу? За ойрд бичлэг бас оруулсангүй. Мөглөгч нь бас нэг ойр жоохон дархлаа муудаад ядраад эмнэлгээр бас нэг жоохон явах ажилтаа байгаа. Тэгээ жоохон царай алдсан байгаа. За тэр яг хуу өнөөдрийн бичлэгээрээ нэгэн сэдвийг хөндөх гэж энэ бичлэгийг зориулж оруулж байна. За ямар сэдв гэхээр өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил түүний одоо эцэг эхээс одоо шууд хамааралтай. Эцэг эхчүүд маань одоо хүүхдүүдэд буруу үлгэр дуурай үзүүлж, буруу хүмүүжүүлснээс болж хүүхдүүд маань гэмтрэг зөрчилд холбогдох, хоригчоор тооцогдох, за гэмтргийн золиос болох явдал одоо их байна. Өнөөдөр бидний амьдарч буй нийгэмд ялангуяа Монгол улсад баян ядуугийн ялгаа бий. За чинэлэг айлын хүүхдүүд маань өнөөдөр аав ээжийнхээ үгийг сонсдгоо, хүлээж авдгоо, ярилцахыг хүсдгөө. Аав ээж нь ч хүүхдүүдтэйгээ ярилцахыг хүссэн ч хүүхдүүд нь тэдний үгийг хүлээж авдаггүй. Өөрсдөө ч хүүхдүүдтэйгээ ярилцахаас тэр шаадаг. Нөхөр нь эхнэрээ гэдэг, эхнэр нөхрөө халивчи саадахтаа ярилцаад гаш гэдэг байдлаар. Ялангуяа айлын ганц хүүхдүүд толгойг нь илээд ерөөсөө л байнгын карманд нь мөнгөтэй явуулдаг. Хүүхдийн хэрэгцээ хэрэглээ хизээч одоо бас дуустдаггүй, байнга л одоо мөнгө хэрэгтэй болдог. Түүнээс болоод залим эхлэх гэмтрэгт холбогдож байна. Хулгайн гэмтрэг, хар тамхи, хүчинт гэмтрэг, танхаан гэмтрэг гэх мэтчлэн гэмтрэгт ихээр холбогдож одоо бас хохирсоор байна. Охид залуучууд хэн альны ялгаа байхгүй. За нөгөө дээгүүр амьдралын боломж таарав өнөөдөр айлын хүүхдүүд бусад чинэлэг айлын хүүхдүүдтэй нэгэн адил бас өмсөж зүх, идэж уухаар дутахгүй тулд тэдэнтэй мөр зэрэгц адилхан алхахын тулд мөнгө гэмтрэгт холбогдож байна. Хулгай хийж байна. Мөрөөдөө тоглоом тоглож байна. Хин нэгнийг буруу хүний одоо үгэнд ятгалханд орж байна. Гэмтрийг үргэлжилсэн хэлбэрээр үлдэж байна. Энэ эргээд эцэг эхийн одоо суур хүмүүжил, хүүхдтэйгээ харьцах хандлага, үлгэр дуурайлал энэ болгоо одоо шууд хамааралтай байна. Ялангуяа насны хувьд 16-аас нь 23 насны өнөөдөр хүүхэд залуучууд байна. Эдгээр залууч нь өнөөдөр бас амьдралын өнөөдөр нарийн ширийн арга ухааныг бас гүйцэд одоо мэдэх нас нь арай болоогүй байгаа. Тийм учраас одоо гэмтрэг ихээр одоо холбогдож өнөөдөр бас харамсалтай тохиолдлууд их байна. Мөн нөгөө дээгүр хүүхэд залуучууд маань аливаа гэмтрийг үйлдэхдээ хор уршиг нь урчил тооцож харалгүйгээр, бодолгүйгээр, хөнгөмсгөөр найдаж хэн нэг найз нөхдөд үгэнд итгэж харамсалтай байдалд өнөөдөр бас орж байна. Мөнгөтэй чинэлэг айлын хүүхдүүд болохоор миний аав ээж мөнгөтэй юм чинь, захирал ажилтай юм чинь би бол айгаад ах шаардлага байхгүй, намайг аливаа асуудалс аваад гарчна гэдэг байдлаар хандж байна. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол хүүхдүүдтэйгээ жоохон ойр байгаач, ярилцахыг бас үзээч. Мэдээж эцэг эхийн гол хэн хүүхдээ яаж хүмүүжүүлж юугаа өмсгөж идүүлэх нь гэр бүлийн дотоод асуудал. Гэхдээ энэ мөнгөний үнцийн амьдралын одоо энэ арга ухааныг илүү хүүхдтэй зааж өгөхгүй бол таны хэлдэг шиг өнөөдөр ганц хүү маань байгаа, ганц охин маань байгаа юм. Юугаач дутаахгүй би өсгөнө гэж ярьдаг чинь зөв. Үнийг бодох хэрэгтэй.
Нийгэм цаг үе маань өнөөдөр маш хүнд байдалд байна. Хэцүү байна. Таны гинэн томоогүй өнөөдөр таны хайрлаж өсгсөн энэ хүүхэд чинь хаана хинтээ юу хийж явааг та юу анзаардгүй. Хойноос нь шалгаж үзсэн үү гэдгийг бас нэг бодоод үзээрэй. Хүүхдтэй ярилцсан гэдэг бол том асуудал. Энэ сэдвэр бол манай сэтгэл зүйчд бол илүү дэлгэрэнгүй ярих бах. Хуйлсан хувьд өнөөдөр энэ хүүхдүүд маань тухайн гинтэргийн хор уршиг урчиж таамаглаж бодлогоогоор өнөөдөр бас түрүүн миний ярьсан гэмтэрэгт одоо холбогдож байна. За гэх мэтлэн та бүгд маань одоо бас үүнийг сайтар бодож тунгааж хүүхдүүдэд аль болох одоо ойр байхыг хичээгээрэй. Зарим одоо бас аав ээжийнхээ үгэнд ордгоо, үгийг сонсдгоо бас хүүхэд залуучууд маань гэмтэрэгт холбогдсны улмаас бас ирж уулздаг. За хүүхдүүд бол ер нь бол байр байдлыг ярьдаг. Манай аав ээж мөнгөтэй бас ажил албан тушаалч гэсэн гайгүй хашдаг. Ер нь бол би нэг альва юмнаас нэг айгаад чи санаа зовоод байдгүй. Миний ойр тойрны найз нөхч гэсэн боломжийн найзтай байдаг гэдгээр хэлж байгаа. Гэхдээ тухайн хүүхдээ миний зүгээс амьдралын арга ухаан гэмтрэг гэж яг юу вэ? Үүнд холбогсноор чи ямар хор уршиг амсах уу? Чиний нас ирээдүй гэх мэтлэн хор уршиг талаас нь илүү тайлбарлаж ойлгуулж өгч байгаа. Ойлгох хүүхэд нь байхад ойлгохгүй хүүхэд нь ч бас байдаг. За ер нь бол та бүхэн мэдж байгаа. Одоо л сүүлийн хүүхдүүдтэй бол илүү одоо бас загинж зандарч ярахаас илүүтэйгээр найз нөхдөж нь одоо байж иж тэр хүүхдэд хүлээж авна. Найзтайгаа нөхдөдтэйгоо нэг ярилцах нэг өөр, аав ээжтэйгээ ярилцах нэг өөр. За хуульчтай ярилцах бол бүр өөр байдаг. Үүнийг одоо бас та бүхэн ялгаа сайн олж бодож бас асуудалд хандаасай гэж одоо бас энэ бичлэгээрээ хэлмээр байна. За амьдралын одоо боломж олцоо таарав өнөөдөр бас хүүхдүүд маань гэмтрэгт ихээр холбогдож байгаа. Дөрөв миний хэлсэн 16-аас 23 насны хүүхдүүд. Бусад хүүхдүүд яагаад үнэтэй брендинг одоо хувцас өмсөж байхад би яагаад өнөөдөр хямдхан хувцас өмсөх ёстой гэж. Би ч бусдад адилхан өнөөдөр бас амьдрмаар байна гэдэг байл өнөөдөр аав ээжтэйгээ одоо бас үл ойлголцох асуудалд гардаг. Түүнээс олж гэр орносоо дайжих, найз нөхдөд гадуур дэмий тэнэх, түүнээс олж гэмтрэгт холбогдох, эргээд одоо бас цагдаа шүүхэн байгуулахад одоо бас очихороо хүүхдийн байр байдал өөрчлөгдөг, зан төлөв хүмүүжүүлэлт нь өөрчлөлт ордог. За энэ талаас илүү та бүгд маань одоо бас хүүхдүүдтэйгээ ярилцаарай. Бас хийж байгаа зүйлийн дэмжээрэй. Хэрвээ сайн зүйл хийж байгаа бол загин зандрахаас илүүтэйгээр тэр хүүхдтэйгээ яриаг ихлэ гүйц сайн сонсоорой. Юу хүсэж байгааг нь, юунд хүрэх гээд байгааг нь. За энэ бичлэгээр та бүхэндээ миний хэлэх гол санаа бол ердөө энэ юм аа. Өнөөдөр баян ядуугийн ялгаа нь Монголд байгаа. Хүүхдүүд маш тэр чингээр өнөөдөр бие биентэй харьцаж байна. Түүнээс олж гэмтрэг зөрчилд холбогдоод байна. Аав ээжийн одоо хүмүүжил шууд хамааралтай байна. Хүүхдээ ярилцахаас бити тэршаа. Хүүхдтэйгээ илүү ярилц ойр байна гэдгийг одоо хэлэх гэж энэ бичлэгийг хийлээ. За тэгээд энэ талаар одоо дэлгэрэнгүй мэдээллийг одоо авахыг хүсвэл тэгээд та бүхэн холбогдно үсттэй. За миний оруулсан энэ пост бичлэгийн доор зарим хүмүүс нь одоо уцаа авахгүй байна, чатанд хариу өгөхгүй байна гэж байна. Яг хүнд зөвлөгөөгөө сууж явахд бол аль болох би уцаа авахгүй хичээдэг, дууг нь хаачдаг. За энэ олон ажлын хажуу бас чатанд бас хариу бичээд хүнтэй чатаас суугаад бас боломжгүй байдаг гэдгийг та бүхэн маань бас ойлгоорой. Нэгс шүүх хуралтай, нэгс одоо 20 анги руу орчихсон, шүүх эмнэлэг рүү орчихсон, төрийн байгуул руу ч гэдэг юм уу. Энэ олгонд одоо бас уцаа аваад авах боломж байдаг байна. Ерөнхийдөө над дээр одоо зөвлөгөө авахар ирж уулзж байгаа хүмүүс нь мэдэх бах. Утас нь яаж хангиж дуурж уцаа авдаг байдгийг одоо байдлыг одоо мэднэ. Тэр хүмүүс маань одоо бас тэр хүмүүс хариу бас өгөх бах. Үнэ яриад байгаа хэсэг дээр. За ингээд өнөөдрийн бичлэгийн амс үгээр дуусгая. Ярианы төгсгөлд саяхан бас нэг
Хүүхэд зам тээврийн осолд аавынхаа машиныг барьж аваад өртсөн. Аваар хийсэн. За энэ асуудал дээр аав ээж нь өөрсдөө ер нь бусад хүүхдүүдэд анхааруулах болох үүднээс эцэг эхчүүд анхаарал болох үүднээс нарийн мэдээллийг оруулахаар одоо бичлэг ус оруулмаар байна гэж хүсэл тавьсан. Тэгэхээр энэ талаарх мэдээлэл энэ хэрэг одоо дуусны дараа бас тодорхой цаг хугацааны дараа бас эцэгийнхэн зөвшөөрлөөр энэ бичлэгийг бас оруулах болно гэж одоо бас хэлье. За ингээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баярлалаа.